За Монголын хуульчдын албанаас жил бүр зохион байгуулдаг хуульчийн парабон 2025 өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо. За өдөрлөгт төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож, иргэдэд хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим нэг үйлчлэгийг үн төлбөргүй үзүүлсэн байна. Хууль зүйн дотоод хэргийн яам маань бол энэ арга хэмжээг бол анханаас нь тууштай дэмжиж оролцож ирсэн. Тэгээд энэ жил ч гэсэн мөн хамтарч оролцож байна. За өнөөдрийн арга хэмжээнээс бол иргэд маань өөрт одоо нэг шаардлагатай байгаа тэр хууль зүйн зөвлөгөө мэдээллийг болвол энэ хуульч өмгөөлөгчдөөс болон одоо манай энэ төрийн зарим байгууллагуудаас бол авах юм боломжтой байгаамаа. За өнөөдрийн арга хэмжээнд бол манай яам болон төрийн бас хууль зүйн фирмүүд гэдэг 20 гаруй байгууллагууд оролцож байна. Тэгээд тэр дундаа бол манай хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа хууль зүйн төсөлцөөний төв бол бас оролцож байна. Энэ байгууллага маань бол энэ хууль зүйн үйлчилгээг бол иргэдэд үн төлбөргүй олгодгоороо бол ийм онцлогтой ийм байгууллага байгаамаа.